Chöjit rapsalji ngak gong duma tuwa namnamji. Puro a sangrihit dharam charya prakashik mantraj. Sangrihit гэж samgrihit гэдэг нь болохоор хураах гэсэн үг л дээ. Samgrihit гэж хураах, дува гэсэн. Дува гэж тийм. Dharam charya. Charya гэдэг нь болохоор жодва гэсэн үг гэж бид нар мэдж байгаа тийм ээ. Жодва, charya гэж. Bodhi юу гэж байна? Bodhi charya. Bodhi явдал, бодисоти явдал. Bodhi charya. За Brahmacharya. Brahmacharya гэдэг нь болохоор юу гэхээр самбар жодва. Санжид. Brahmacharya, Bodhicharya, Dharamcharya тэ Charya гэдэг нь болохоор жодва гэсэн. За Dharamcharya гэж тийм ээ жодва. Prakashik гэж тийм. Prakashik гэдэг нь болохоор юу гэвэл pra гэж нэр равдуул гэж орж байсан байна. Prakashik гэдэг нь болохоор бүр ингээд тодруулах гэсэн үг тийм. Маш их одоо тодруулах гэсэн. Номын одоо явдлыг маш их тодруулах. Одоо 50 минут байна. За Vajra Samaja гэж байна. Vajra Samaja гэж. Vajra хураах. Гухья самаж гэж үүдэг шүү дээ. Гухья самаж. Буюу сан дүй гухья самаж. Гухья гэдэг нь болохоор сама тэ. Самаж гэдэг нь болохоор дүйва хураах, нууцын хураан. Гухья самаж. За Vajra Samaja гэдэг нь очир хураасан гэж тэ. Om Sarv Tathagat тэ. Om төвөнчлэн залгсан бүгд гэж тийм ээ. Бүгдэд гэж байна тийм. Аргам гэж тийм. Аргам гэдэг нь болохоор ерөнхийдөө юу гэсэн үг гэхээр олон янзын утга байлтай. Нэг утга нь болохоор яг энэ төгтийн орчуулсан зөв чөтгөн гэж. Англиар бол юу гэж юм гэхээр honorary gift гэж байна. Одоо хүндгэлтэй бэлэг гэж. Төвдөр болохоор өргөлийн ид гэж байна шүү дээ. Чөтгөн өргөлийн ид гэж. Тэгэхээр яг зөв орчуулсан байна те. Аргам. Монгол төвдийн харилцааг чинь төвдөд ёнчид гэж хэлдэг шүү дээ. Йоан гүрний одоо хувлааны үед байсан бидний харилцаа бол ёнчид. Нэг нь болохоор ён буюу өвлийн эзэн. Одоо Монголын хаадууд болохоор өвлийн эзэн. Тэр төвдийн ламнар болохоор ихээр чодвинаа. Тахилгын орон гэж. Нэг нь болохоор одоо ингэ тахиулж яадаг. Тийм учраас яг одоо ерөнхийдөө шүү. Иргэдэг шигсэн. Одоо ер нь падиум гэж. Падиум гэдэг нь шапсэл гэдэг. Энэ дээр бол селва гэсэн утга байна уу юм гэдэг. Ер нь бол падиум гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ? Хөл угаах усыг хэлж. Хөл угаах ус. Бурхан багш үед гутал өмсдөх хөл нөцгөө явдаг байсан. Тэгээд зарим шав нарын хөл нь одоо бас ингээд өвдөж өмдөд тэгээд шахлаад тэгээд бас гутал өмсөж өшөөсөн юм байдаг л та. Ерөнхийдөө гутал өмсөх өндөр орон дээр унтах гэдэг чинь ерөнхийдөө бас нэг тийм нэлээд одоогийнхоор бол тийм тансаг хэрэглээ юм байна л да. Тансаг хэрэгтэй. Тэгээд тийм лам хурах юм бол тийм тансаг байж болохгүй. Гадны хүмүүс бол одоо дандаа ярьдаг юм тийм шүү дээ. Хит хүн ярьдаг. Ламнар утас хэрэглэх юм уу гэдэг. Ламнар утас хэрэглэх юм. За манай энгийн хүмүүс шүүмжилтэн ламнар бол том жип машинтай тийм. Тэгээд винай номтглын санварууд чинь дандаа нөгөө зарим тохиолдолд ихэвчлэн дандаа тэр гадны хүмүүс нөгөө нэг гомдол мэдүүлснээс үүссэн байдаг шүү дээ. Нэг нөхөр түрүүний ярьсан, нэг нөхөр нөгөө хураг болчоод баяагийн хөвгтөө ихнэр дээр очсон. Жаав гэж нь одоо жоод лам хураг болчлоо. Одоо
бид нар өгшөж чинь ганцаараа их нэг юм байна. Тэгээд чи одоо бид нарт одоо үр хөвгөлтэй гэдэг. Тэгээд нөгөөдг нь нөгөө хуучин их нэстэйгээ тэгээд одоо хам байгаа тэгээд хүүхдтэй болгоцсон юм. Тэгээд тэрийн нөгөө ламбар сонсоод энэ одоо ямар хачин одоо гэдэг хон багш тэгээд одоо юу гэх нэг талаар одоо гомдол хэмөө нэг талаар одоо юу гэх айлтгсан л байл. Тэгэхэд одоо бурхан маш одоо ингэж болохгүй. Тэгээ бас тэр нөгөө нэг бурхан тэр лам уурах хүмүүс чинь үдээс хойш бадуур орж болохгүй гэдэг чинь бас нэг тийм ном дээр гарч илсэн л та. Шөнө өрөө энтгч нь бол одоо 6 цаг гэж бүргийн очтон чинь. Тэгээд нөгөө нэг лам уурах бадуур орох гэж шөнийн бүргийн цагаар ингээд айлын гадаа ингээд зогсож байсан. Тэгээд нөгөө айлын эзэгтэй найгаад бүүт гэж чөтгөр гэсэн үг. Чөтгөр зогсож чинь гэж яагаад. Тэгээд өглөө эзтэй одоо энэ тэгээд хангалттай хүмүүсийг одоо яаж болохгүй үдээс хойш одоо ингэж хоолж болохгүй гэж юм. Нөгөө ярнаа буюу одоо хайлан идэг штэ. Хайлан идэж одоо адгуусан амьд үртэл одоо ингээд хурын улирлаар явахгүй байх чинь готмын шавууд одоо ингээд таваргаад байх одоо ингээд үр тарай ингээд устгаад байх ингээд нөгөө хар хүмүүс гомд өгдөө тэ. Тэгээ одоо болохгүй гэдэг ч юм уу. Одоогоор одоо юу гэдэг нь лам уурах хүмүүс том жип унаад юм болохгүй гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү. За, паатим гэдэг маань тэр одоо хөл угаадаг. Тийм учраас нөгөө халуун учраас ер нь их тийм одоо энтэгт байсан хүмүүс бол мэдж байгаа л та. Би яг нөгөө энтэгчд Таж Махал гэдэг үг байдаг шүү дээ. Таж Махал руу ороход гутлаа тааж болдог байхгүй. Гутлаа ингээд гадаад авчаад тэгээд гутлаа ингээд өмсгсөн чинь шүү дээ. Яг эндүү шиг халуун болсон чинь. Нөгөө гутал чинь халаад газар өөр ингээд алчдаг. Маш олон. Тийм учраас нөгөө олон бээр газар тийм бас олон бээр газар одоо юу гэдэг одоо офицероос одоо юу гэдэг гандуу хүртэл одоо ингээд халуун газраар ингээд алхаад явна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм учраас тэгэхэд иргэд нь бол яадаг вэ хамгийн түрүү нөгөө хүлийн гэж сэрүүцүүлж угааж өгдөг. Ийм ёс заншилтай. Одоо ч гэсэн Шри-Ланкт бас тийм ёс заншил байдаг гэсэн. Одоо ингээд аав ээж дээр очих аав ээж мөргөөд хүүхдтэй мөргөөд тэгээд одоо хүлийн гэж угааж өгдөг. Ер нь л энтгийн одоо аав ээжийг хүнддэг ёс бол тэр нөгөө нэг одоо номон дээр ч гэсэн нөгөө мөрөглөхийн ихний мөрөглөлтөөр гардаг штэ. Хөлийн үлмийн одоо ямхаан цэцгийг толгой бээр аваад гэж тийм. Ерөнхийдөө дандаа үлмийн хөлөнд нь одоо ингэж мөрөгдөг тийм жаншилтай. Энтгийн хүмүүс уламжлал тэр мөрөглөхийн жаншил. Тийм учраас одоо та нар кино өдөр дээр харах юм бол аав ээжээс ингээд аширваад гэж ярьдаг л та. Аширваад гэдэг нь одоо тэр адистик гэсэн. Тэгээ аав ээжээс адистик тогтоо ингээд дандаа хоёр хөлөөр ингээд хоёр гараараа ингээд хөлөнд нь өрөдөг гэж авдаг тийм. Эсвэл одоо бурхан эдэрт ирсэн ингэж авдаг ч юм уу. Тийм ёс жаншилтай. За шавсал гэдэг маань тэр утга тийм ээ. Одоо хөлийг ирүүлэх бас гэж тийм. Хөлний усл гэсэн. За пушпан буюу одоо тэр цэцэг гэсэн үг тийм. Пушп мала гэх юм бол одоо цэцэг нэр гэсэн үг тийм ээ. Дүб гэдэг нь болохоор тэр одоо хүжис тийм ээ. Хүж дүбүү гэж хэлсэн байна тийм. Алог гэдэг маань одоо түрүүн гарсан мармэ тийм. Гэрэлтэй мармэ зул гэж байна тийм. Ганд гэдэг нь болохоор тэр үнэр гэсэн үг тийм. Тийм учраас одоо гандров тийм. Гандров буюу тиса гэж байгаа шүү дээ тийм ээ. Неведия гэдэг нь болохоор тэр одоо амны эдэ гэж очсон байна. Неведия. За шаб гэдэг маань ерөнхийдөө нэг утга нь болохоор үг гэсэн үг гэдэг шаб. Нэг нь бол үг. Нэг утга нь болохоор одоо яг үгээр ер нь бол да гэдэг чинь одоо үг авьяар гэсэн үг шүү дээ тийм. Төвдөр бол да. Тэгээ ролта гэж орчуулсан. Энэ дээр рол гэсэн утга бол нэг байхгүй л дээ. Зөв да гэсэн утга. Зинг. Тэгэхээр яг энэ өргөж байгаа учраас яг ролта гэж орчуулсан байж байна тийм ээ. За тэрний дараа гүтүү содвин аг гэж тийм. За санскритээр болохоор юу гэж юм бэ? Кай снан мантар гэж юм бэ? Кай гэдэг нь бол тэр би гэсэн үг тийм ээ. Хүндэтгэх юм бол гүү гэсэн үг. Хүндэтгэх юм биш бол лүү гэсэн үг тийм ээ. Би кай. Тийм учраас нөгөө дарам кай тийм.
Рубка гэж яддаг штэ. Чоку, сукку тэ. Нерманкай, бүрлгүү гэж. Охны одоо тэр юм бие гэж тийм ээ. Кай снан гэдэг нь болохоор угаал гэсэн үг л дээ. Биеийн мантра гэж тийм. Ом сарав татагатте абишиккат гэж байна. Абишиккат самья ширие ом гэж. Ом сарав бүхэн тийм ээ. Татагат тийм түгүнчлэн заларсан бүхэн. Энэ авшиг гэж ярьдаг шүү дээ тийм. Тэр явж байгаа юм да. Абишиккат гэдэг нь болохоор үгсээр авшигттай гэсэн үг. Тодорхойлт юм шиг. Авшигттай. Авшигласан гэдэг чинь тийм. Авшигласан. Абишик гэдэг чинь болохоор төвлөрөө юу гэж орчуулсан болохоор ван гэж орчуулсан байна шүү дээ. Ван. Абишик, ван. Ер нь бол абишик гэдэг нь дөрөвний юм дээр ярьж байсан. Абишик гэдэг маань утга нь бол юу юм бэ гэхээр тэр юу гэдэг. Хаан төр суух те одоо юу гэдэг. Хан эцэг нь өөрийнхөө хүүхдийг хаан болгож юм те. Тэгтээ абишик гэхээр яг үгээр толгой дээрээс нь одоо аршаа ингэж буулгаж тэгж одоо авшиг хүртэн гэж те. Авшиг хүртэж тэгжээж одоо яг төгөлөөр тэр хан төрийг одоо авах тэр одоо Европын ёсонд бол одоо нэг юм титэм зүгэл гэдэг штэ. Титмээ өөр. Тэр ёс нь одоогийн нэг мис идэргэлтэй. Мисийн титмээ нөгөөдөө. За абишиккат самья гэдэг нь дамцэг гэсэн үг те. Дамцэг. Самья шри гэдэг нь болохоор бал те. Шрие бал те. Бал. Хүн гэж те. Ом сарватагад абишиккат самья шрие хүн гэж те.